Эмэгцэгцтэй халуун дулаан бүтээл жуур амьсгалаар дүүрэн энэ газар бол манай гэр асрамжийн төв. Тэд яг л олон хүүхэдтэй айшиг аж төрөн амьдарч байна. Ийм л энгийн тайван амьдралыг хүүхдүүдэд бэлгэлж байгаа тус байгууллагыг Баян зүрх дүүргээс хүүхдэд ээлтэй байгуулгаар шалгаруулсан байна. Манай гэр бүл нийгэмлэгийн манай гэр асрамж халамжийн төвийн хамт олонд бас Баян зүрх дүүргийн хүүхдэд ээлтэй байгуулгаар шалгарсанд ингээд баяр хүргээд Баян зүрх дүүргийн засаг даргын нэрмжит өргөмжлөлийг ингээд гарталж байна. За баярлалаа. Одоо энэ хүүхдийн байгууллагад ажиллаж хүүхдийн байгууллагын одоо ер нь хамгийн том шагналыг авчихлаа. Тэгээд бас ажил төрлийн минь үнэлж тийм ээ хүүхдүүдийн дэмжиж явдагт бас маш их баярлж байгаа шүү. Хүүхдийн төлөө гэсэн зүрх сэтгэлтэй нэгэн Япон хүн өнөөдөр манай гэр төвийн үүслийг тавьсан гэлээ. Тэр манайд нэг одоо анх үүсгэн байгуулад ингээд хамтарч ажилласан нэг Япон иргэн хүн байсан. Одоо өөрөө багш хүнтэй Японы Чибамажид өөрөө нэг 150 хүүхдийн асрамжийн газартай хүн байсан. Тэгээд тэр хүн одоо ирээд ингээд Монголд ирээд судалгаа хийгээд ингээд байж итэл нөгөө надтай яваад ингээд одоо айл өрхөөр явж итэл нөгөө одоо хөгжлийн бэрхшээлтэй ингээд нөгөө түмний малтартай хүүхдүүдтэй ингээд хараад ингээд дэгж жагаад ер нь энэ хүүхдүүдийг авъя гэж бодсон юм шиг байгаа. Одоо ингээд аваад асар. Тэгээ одоо танд ингээд одоо асрамжийн зөвшөөрлөх болох болоо гэх. Тэгээ над олгосон. Тэгээ би өөрөө урд нь нөгөө хүүхдийн байгууллагатай сургуулийн үндэсний цэцэрлэгийн байгууллагатай 10 хэдэн жил ажиллажсэн байсан. Тэгээд дараа сайхан одоо нэг 4 өрөө байр тогтжуулаад л тэгээд нэг 6 хүүхэд аваад ер нь 6 хүүхдийн 4 хүүхэд нь ер нь гэвтрийн хүүхдээсэн дүнхний мултралтай, саажилттай. Тэгээд тэр хүүхдүүдийг босгочихсан. Ерөөсөө одоо эмнэлэг одоо энтэй нийлсэн. Тэгтээ бас одоо нэг ардын аргаар гэдэг шиг одоо Динжимингаас яс үрээд одоо наран туулаас дугуйлантай цай хин авдггүй би авдаг л одоо тийм та одоо яагаад ингэж их цай авдаг хүн бэ гэд одоо цай зардаг нэг эмэгтэй тэгжсэн. Тэгээд надад хэрэг болдго юм аа. Тэгээд одоо хар цайнд оруулаасаар байгаа л тэгээд энэ хэдэн хүүхчээ босчихсон. Тэгээд ер нь надад төр засаг бас одоо өдөрмөчний ажилтангууд энэ төр бас надад итгэсэн баг та. Тийм бас нэг ажил хийчих нэг хүүхд хайрлах хүн байна. Тэгээд нөгөө хэд маань хөрхөн босоод одоо ингээд сайхан тэнд явсан хүүхдүүд ч одоо ингээд Японд байгаа шүү дээ. Хөл гарын зүгээр болчихсон. Тэгээд л одоо энэ хүүхдүүдийн маань одоо хувь заяа одоо миний амьдрал ингээд холбогдчихсон. Тийм тэгээд ер нь одоо ажлыг бол одоо хийгээд л хийхгүй бол тийм ээ зориултын бос юмд бол ерөөсөө хэрэггүй л гэж би боддог. Тэгээ ер нь 1998 оноос хойш ер нь гэр бүл чиглэсэн үйл ажиллагааг явуулж исэн. За тэгээ хүүхдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулж исэн. Хүүхэд авахаасаа өмнө тэгээд одоо 2003 оноос хойш ингээд хүүхэд авсан хүүхдүүд нэг 200 гаруй байдгийг. Давхарт шамбал арга 300 болчдгийг. Тэгээд яг ингээд байсан хүүхдүүд нэг 120 хэдэн хүүхэд байгаад ингээд одоо 3 жил болоод 5 жил болоод ч юм уу ингээд одоо явчихсан хүүхдүүд байгаа. Бүгд л одоо бас стахал явцгааж байна. Байрын суурин одоо авсан хүүхдийн хамгийн бага хүүхдүүд 17 хоногтой ирж исэн. Хамгийн том хүүхд 5 настай хүүхд ирж исэн анх бол. Тэгээд л одоо эдгээр чинь одоо өсчин тийж явсаар байгаа л одоо 20 гарчихлаа. Тэгээд тэр үед нь бол би сургууль соёлын завсардуулаагүй одоо боловсролын эзэмшүүлээд тэгэл одоо яг л нэг хүний л одоо байдаг л одоо жишгээр тэгэл явсан. Нэг 14 хоноод өрхийн имлэг манай одоо энэ 36 дахь хорооны өрхийн имлэгийнхэн ирж бүр үзлэг хийгээд ингээ хүүхдүүдийг үзэж хараад ингээд бүр сурчсан. Тэгээд нэг 14 хоноод нэг үзлэгт орно. За тэгээд нэг 6 сар болоод бүр бүтэн одоо үзлэгт ордог хүүхдүүд одоо нөгөө дүүрэг дээр. За тэгээд л ер нь үйл ажиллагаа явагдана да. Тэгээд энд ирсэн хүүхэд ерөөсөө өвдөж одоо болохгүй гэдгийг л би маш их зарчим. Тэгээд сурч боловсрох юмнаас одоо хоцорч болохгүй. 25 хүүхдийн багтаамжтай бөгөөд хүүхэд хамгаалал, хүүхэд хөгжилд онцгойлон ач холбогдол өгдөг байна. Учир нь төвд байгаа хүүхдүүдийг бусдаас бэлэг аваад л суудаг хүн болгох биш, өөрөө хөдөлмөрлөж, өөртөө хайртай амьдрах ухаанд сургахыг зорддог байна. Хүүхдүүдийг ингээд тасран хамгаалаад
тийм ээ одоо хүүхдүүдийн одоо ирээдүйн сайн сайхны төлөө явж байгаагийн хувьд ер нь энд байгаа хүүхдүүд нэг идэж уугаад гиз цатгалан одоо нэг хүнээс бэлэг авчгаад ингэхтэй гол нь биш. Хамгийн гол нь энд байж байгаа хугацаанд амьдралд сураад гарах ёстой. Амьдрал гэдгийг юу гэдгийг ойлгох ёстой. Одоо хайр гэж юу байна, халамж гэж юу байна, тийм ээ? Одоо дуртай эсэх, дургүй эсэх энэ одоо бүгдийг хүүхэд энэ одоо нас биений онцлогт тохируулан одоо хөгжүүлж явж байгаа гэж бодож байгаа. Тэгээ би бол хүүхдүүдээ одоо нэг тийм асрамжийн хүүхдүүд гэхээсээ илүү нэг гэр бүлийн л хүүхдүүд. Яг хөө дээр үед одоо манай монголчин одоо сайхан дугуй гэртээ 10 хэдэн хүүхэд 20 хэдэн хүүхэд гаргачаал сайхан амьдрал одоо явж байгаа жишээ байж л байна те. Би үед ер нь тэр шиг л одоо байгаасаа гэж боддог. Хамгийн сүүлийн бүтээл гэх юм бол энэ одоо энэ гоод аль цэцгийг нэг охин юу яасан наасан байгаа тий. Наагаад хэрэгэлсэн байгаа. За тэгээд 2018 онд манайха энэ юуны 21 дархийн ачлал гээд ийм дуулалт бүжиг хийсэн. Энэ жанрны Бацанбын асрамжийн газрын нэг өндөр насны дээгүүр очичоод тэгээд тэндээсээ бид нар тэр Дүшээ таан уулын Дүшээ гүний одоо доод ёроолд энэ зураг аваад одоо YouTube дээр үл байж байгаа. Бид нар 2008 онд нэг юунаас нийслэлийн хүүхд гэр бүл залуучуудын газраас нэг юу зохион байгуулсан. Одоо энэ Монгол өв соёл гэдгсэн надад болсон чинь энэ нөгөө юу таардгийн цам таардгийн. Тэгээд энэ цамаа хөрхөн ингээд одоо төсөлхөн урлын сургуулийн оюутнуудтай нийлээд энийг шуумлаа хийгээд тэгээд ингээд одоо ийм цамын бүжигүүд одоо нэлээд олон жил болж байгаа. Нөгөө нэг гэр зардаг газраас худалдаж авсан. Одоо ийм жижигхэн гэр зардаг тийм одоо Монгол гэр зардаг газраас худалдаж авсан. Тэгээд энийг ингээд 6 сарын 1-нд нэг гадаа барьсан. Тэгээд энэ талдаа нэг барьдгийн. Тэгээд одоо энэ 4 сард хүүхдүүд амархаар нэг бариад хөрхөн жоохнууд нь ингээд хөрхөн тоглоод дотроо нөгөө хамаг юмнуудаа хийгээд тэгээд хөрхөн айл гэрмэр болоод ингээд тоглон. Тэгээд одоо хамгийн нэгдүгээрт одоо Монгол гэрт чинь энэ тоон хан хаалга гэл ингээл тийм ээ эднийг одоо хүүхдүүд нэрлж мэдж явах ёстой гэдэг утгаараа одоо би энэ Монгол гэрийг сонгочиход байгаа юм. Ингээд шар шуу хийн энэ ингээд үлхүүрийн оосор энэ оосор болчихно. Тийм тэгээд ойдлын янз янзын тий. Тэгээд одоо энд ингээд ийм жижигхэн сэнгэр машинууд худалдаад авцсан байгаа. Энэ томцоол нь бол хөрхөн одоо ор дэрнийхээ даваг угаачих нь дуулууч модовч аячих нь тэгээд ингээд юу хийцгээчдэг. Тэгээд би одоо маш их ийм юм бэлдэж өгдөг. Одоо ингээд энэ одоо хэрэглүүрийн бол одоо айгүйх бэлдэж өгдөг. Энэ хэрэгслээд тэгээ одоо энэ одоо сайхан энэ байгалийн зургнуудыг оёход бол хүүхдүүд уртай үед оюун дургуул тэгээд бажил байна. Тэгээд нөгөө нэг хэсэг ингээд дурлаад аюуда хар чинь энийгээ дуусгачих юмсан, энийг оёчих юмсан, энийгээ одоо хөрхөн сүлжчих юмсан гэх тийм ээ. Тэгээд энүүгээр би юу одоо ингээд олгох гээд байгаа юм бэ гэж бодохоор нэгдүгээр сууд сурах, хоёрдугаарт бас нэг хизээ нэгэн цагт амьдралд гараад бас нэг одоо гинтгэн юм аяад одоо бас нэг мөнгө олдог ч юм уу, аль эсвэл одоо тэмцээн уралдаанд ордог ч юм уу, одоо ийм байхад бас хэрэгтэй болов гэж боддог. Хүүхдийн төлөө мэдээлэл нуурайтай Child Immune сайтаас бэлтгэн хүргэдэг хүүхдэд ээлдэг онцлог цувралын энэ дугаарт Баянзүрх дүүргийн хүүхдэд ээлтэй байгууллагаар шалгарсан манай гэр төвийг онцоллоо.